Европын нэгдсэн улсын Эмират улс. Ганга орны хамт лайв телевизээс бэлтгэн хүргэдэг халуун сэдв ярилцлагын нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Болор Эрдэнэ оролцож байна. Сайн байна уу та? За сайн байна уу? За тэгэхээр өөрийгөө та үзэгчид танилцуулаач. За сайн байцгаана уу? Лайв телевизийн эрхэм үзэгч та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр намайг Баатарын Болор Эрдэнэ гэдэг. Миний хувьд Эрдэнэ хурлын төлөөлөгч түнчлэн сүүлийн 14 жилийн хугацаанд Баянгол олон улсын судалгаа хөгжлийн төвөд байгууллагын үүсгэн байгуулагч ерөнхий захирлаар ажиллаж исэн. Да ялангуяа судалгаанд суурилсан хөгжлийн олон талт боломжуудыг нээж илрүүлэх, судалгаанд суурилсан шийдвэр гаргах чиглэлээр бол илүүтэй ажилласан тийм туршлагатай. Нэгэнт яг танилцуулах юм чинь би бас өөрийнхөө тухай тавьчих мэдээлэл өгье гэж бодож байна. Миний хувьд бол миний багнаас Хинтээ аймгийн Цэнхэр мандал суманд өнгөрсөн байдаг. Тэгээд бусдад одоо айлын хүүхдүүдийн нэгэн адил бол одоо хашаанд амьдардаг байлаа. Тэгээд өнөөдрийн ярих сэдвтэй мань холбоотой учраас би бас энэ баг насныхаа түүхийг ярьж байгаа. Хоёрдугаарт бол зуны амралт болгоноор бол хөдөө бас очдог. Малчин одоо мал маллах одоо нүүдэлчин өв боломжлоо өвлөн авах энэ тал дээр бол өөрийн бас баг нас маань бол өнгөрсөө. За тэгэхээр сүүлийн үед та бас хашаандаа сайхан амьдрыг хинтий төсөл зам баялаг үтээч малчин хөтөлбөрийн санаачлагч ерхий зохицуулагчаар ажиллаад байгаа. Тэгэхээр энэ одоо төсөл хөтөлбөрүүдийн талаар одоо иргэдэд үзэгчдэд мэдээлэл өгөөч. Ойлголоо. Тэгэхээр юу байгаа? Миний хувьд бол иргэдийн хурлын төлөөлөгч. Тэгээд Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн заасны дагуу тухайн одоо иргэдийн хурлын төлөөлөгч гэдэг маань бол ямар нэгэн дарга бол биш. Тухайн тойргийнхоо тухайн одоо хэсэг иргэдийнхаа төлөөлөл нь болоод тодорхой шийдвэр гаргах төвшөнд бол дуу хоолойг нь хүргэх үндсэн зорилготой. Мөн иргэдийн хурал олгогдсон нэг онцгой одоо эрхэн гэх юм бол тухайн одоо орон нутгийнхаа нийгэм эдийн засаг мөн одоо зохион байгуулалттай холбоотой шийдвэрүүдийг бие даан гаргах түүнтэй холбоотой хөгжлийн хөтөлбөрүүдийг батлаж зохион байгуулах ийм үндсэн чиглэлтэй байдаг. Тэгэхээр орон нутгийн хувьд хэвлээ яриад үзье. Тэгэхээр энэ дээр мэдээж бол орон нутгийн иргэдийн хувьд бол нэг хэсэг нь бол хашаанд амьдарч байгаа. Гэтэл нөгөө хэсэг маань бол одоо мал дээр амьдарч байгаа. Тэгэхээр хашаандаа сайхан амьдрыг хинтий төсөл нөгөөх маань баялаг бүтээгч малчин. Энэ маань бол бүхэлдээ бол яг орон нутгийн хэмжээнд бол нийт одоо иргэд болон өрхийн хэмжээнд бол хамаатай ийм төсөл байгаа гэсэн үг. За тэгэхээр хашаандаа сайхан амьдрыг хэр одоо жоохон одоо тухайлбал Хинтээ аймаг гэсэн байна л да. Хинтээ аймгийн иргэд хашаандаа одоо сайхан амьдрах ямар нөөц боломжууд байна? Энийг та судлаад одоо яаж гаргаж ирэв? Тэгэхээр манай Хинтээ аймгийн хувьд бол орон сууцны тоо хэмжээ бол харьцангуй бага байгаа. Ялангуяа одоо сумын төвшөнд болон аймгийн төвийн төвшөнд нийт иргэдийн маань 86.6% нь бол яг хашаанд амьдарч байгаа. Тодорхой тооны иргэд нь бол хашаандаа гэртээ байгаа бол тодорхой тооны иргэд маань бол хашаандаа байшинд ингээд амьдарч байна гэсэн үг. Гэвтэл нэг ийм судалгаа байна л да. Одоо ингээд 0.700 м², одоо газрыг бол төрөөс бол үн төлбөргүйгээр нэг удаа ингээд өмчлүүлэх одоо тийм боломжтой байгаа. Тэгээ өмчлөөд авсан иргэдийн маань нийт 45-аас 50 орчим хувь нь бол ямар нэгэн байдлаар тэр талбайг бол бүрэн хэмжээнд бол ашиглаж чадахгүй байна гэдэг. Ер нь бол бас яг адилхан. Ер нь бол 45-аас 50% нь бол ямар ч ашиглалт байхгүй. Нэг байшин байна. За магадгүй нэг нойлын асуудлыг бол одоо бүр хуучны аргаараа ингээд шийдэж газар ухаад одоо жорлон бий болгочихсан байх жишээтэй тий. Гэтэл өнөөдөр сүүлийн одоо хотчлтын асуудлууд ялангуяа Монгол улсын хувьд бол яг хотчоод одоо ер нь бол хашааны соёлтой тийм хүмүүс байгаад байгаа хгүй нүүдэлчдээс хашаанд орсон хүмүүс байгаад байгаа. Гэтэл одоо Улаанбаатар хот ч гэдэг юм уу одоо аймгийн төвийн ууган хорооллуудын хувьд бол одоо хөрсний бохирдол түүнээс улбаатай одоо элдв одоо өвчин гарах ч гэдэг ийм нөхцөлийг бол бүрдүүлсэн байгаад байгаа. Тэгэхээр бид нар хэдий хүртэл одоо яг ийм байдалд амьдрах вэ гэдэг. Тэгэхээр олон улсын жишгийг ингээд харангууд зөвхөн одоо нэг 100 м²-тай нэг 50 м, 50-аас 80 м² дотор ингэж одоо амьдрдагаас илүүтэйгээр илүү том хэмжээтэй газар дээр амьдрах, одоо хувийн байшинд амьдрах, өөрийн гэсэн тийм эдлэн хашаандаа илүү тавтай орчныг бүрдүүлэх гэдэг тэр чиг хандлага руу илүүтэй явж байна л да. Яг Азийн орнуудын хувьд хүн амын тооноос энэ хамаарат бол боломж нь бол хязгаарлагдсан байна. Гэтэл 1.5 сая м², ийм том одоо км² тавтахад дөрвөлж энэ
нутаг дэвсгэртэй Монгол улсын хувьд бол бид нар ингэж шавах биш те. Хөдөөнөөсөө сум руугаа, сумаасаа аймаг руугаа, аймагасаа нийслэл рүүгээ гэдэг энэ механик хөдөлгөөнийг бол бид нар өөрчлөх ёстой. Ингэснээрээ бол Улаанбаатар хотод ингээд уулан дээгүүр гэрээ бариад амьдрах биш. Өөрийн одоо өс төрсөн нутагтаа илүү сайхан одоо сэтгэл дүүрэн амьдрах юм боломжууд байгаа гэдгийг л бидний боддоор нь харуулах гэдэг. Тухайлбал яаж гоё амьдрах вэ? За тэгэхээр юм байна. Ер нь бол юм байна. Бид нар нөгөө илүү таатай амьдрах гэдэг бол яг үүндээ хувь заяа бол яг бидний л гарт байдаг. Одоо иргэн хүний гарт нь өөрт нь байдаг. Тэрнээс дээшээ хараад одоо тэнгэрт эсвэл одоо төр засагтаа ингэж найдаад хүлээгээ суух юм бол бидний амьдрал бол юу ч өөрчлөгдөхгүй. Бид нар бол өөрийнхөө амьдралын өмнө одоо үүрэг хариуцлагатай хүмүүс. Нэг хоёр дахь нь бол хүмүүс өөрхийн орлого болон сэтгэл ханамжтай байдлыг бий болгохын тулд одоо тодорхой хэмжээнд ажил эрхэлж байгаа. Тэгэхээр тэр ажлын орчин нөхцөл байдал болон орлого оруулж байгаа тэр компани одоо чадах гэдэг нэг зүйл байна. Гурав дахь нь болохоор сумын хэмжээний одоо бодлого. Дөрөв дахь нь магадгүй төр засаг. Тэгэхээр энэний одоо 75% нь уу одоо 3 нь яг иргэн одоо тухайн сум орнуудтай илүү холбоотой юм асуудал байна л да. Тэгэхээр яг яаж иргэд маань өөрөө сэтгэл дүүрэн хашаандаа кайфтай гоё сайхан амьдрж болох юм бэ гэдэг. Тэгэхээр маш энгийн зүйл. Би хэлжсэн нөө миний багнаас Хинтээ аймгийн Цэнхэр мандал сумд өнгөрсөө одоо байсан гэдэг. Тэгэхээр манайх болохоор одоо соёлж өрх одоо тухайн социализмын үед бол соёлж өрх гэдэг эрчилгээг ингээд хамгийн тийм үлгэр жишээ байгаа айлд өрхөд ингэж өгдөг байлаа л да тодорхой шалгуур үзүүлэлтээр. Манайх бол соёлж өрх болж ирсэн. Яагаад вэ гэвэл манай аав ээж хоёр бол маш их хөдөлмөрч хүмүүс байсан. Тэгээд өөрсдийнхээ хашаандаа нэг хэсэг тэр нь бол ингээд тариа нөгөө төмөстэй луун манжин ингээд тарьдаг. Өөрийн өрхийн хэрэгцээг хангадаг. Өөрөө ингээд аав маань бол яг ингээд хувийн байшингаа барьсан. Цэнхэр мандал суманд бол хамгийн том, хамгийн гоё байшин барьсан. Доороо зойртой. За тэгээд нэг хэсэг газарт нь болохоор ингээд гахаад ижидэг. Нэг хэсэгт нь болохоор ингээд одоо тухайн үед нэг ингээд нэгдлээс ичинд зориулаад ингээд хонь ямаа өгнө. Тэрийг нь бол тэр болгон идэхгүй байсан учраас ингээд өөрөөсөө ингээд үржээд ингээд бас олон болж ирсэн. Сайлын бас нэг юм үнэтэй. Тэгээд миний санджаагаар бол манайх л ганцхан хашаанда хүүхдийн тоглоомын талбай тийм элстэй байсан байхгүй юу. Манай нөө самсмал барьдаг. Тэгээд Цэнхрээс урагшаа нөө фабрик гэдэг байдаг байсан. Тэгээд тэндээс ингээд элс авчраад ингээд аавда туслаад хамтдаа ингээд тоглоомын талбай хүртэл ингээд байгуулж ирсэн. Хавийн хүүхдүүд ингээд манай хашаанд төрч ирэл тоглоно ингээд нөхөрлөн энэ их боломжууд бүрдчихсэн. Гэтэл яг өнөөдөр өөрөлдөл би хашаандаа сайхан амьдрах боломж бол угаасаа байдаг гэдгийг хэлж байгаа. Гэтэл энүүн дээр юу чухал вэ гэвэл иргэд биднээс их зүйл хамаарж байгаа. Бид нар өөрсдөө санаачлах хэрэгтэй. Үлгэр жишээ олон айлууд байна л да. Хашаандаа ингээд жимсдийн мод тарьчихсан ч байд юм уу те. Тэрийг үр ачтайгаа хамтдаа услаад, ургуулад 5 жилийн дараа нөгөө тарьсан модныхоо сүүдэрт нь ингээд сууж байгаа тийм олон жишээнүүдийг бол дурдж болно. Тэгэхээр бид нар нэгдүгээрт бол ямар боломж байна вэ? Ямар боломж байдгийм бэ гэдгийг эрэлхийлэх нь их чухал байгаа. Тийм учраас яг энэ хашаандаа сайхан амьдрыг Хинтээ төслийн энэ Facebook групп хуудсыг бас үүсгэчихсэн. Тэгээд хамгийн одоо баг өндөр хандлттай болж байна л да. Одоо тодорхой хугацааны дараа л ингээл гар утсаа харахаар л манай групп руу одоо join хийгээд нэгдэхийг хүссэн хүсэлтүүд бол нэг байнга л нэмэгдэж байгаа байхгүй. Тэгээд дээр нь ингээд тэр групп дотор юу болж ийнэ гэвэл хүмүүсийн нэг амьд харилцаа. Тухайлбал манайх Хинтээ аймгийн өмнө дэлгэр суманд байдаг бид хашаандаа ийм нэг хүүхдийн тоглоомын одоо савлуур бүтээх гэсэн ямар хөө байвал зүгээр вэ ч гэдэг юм уу. Тэгэнгүүт Хинтээ аймгийн Жаргалт хаан суман дээрээс манайх ийм байдлаар хийсээ нийт өртөг нь бол нэг 450 мянган төгрөг орчимд болсон шүү ч гэдэг юм уу. Гэтэл за хашаандаа ийм одоо мод тарих гэсэн юм аа. Энэ модыг ер нь хаана яаж тариул зүгээр вэ? Ингээд тариад ургуулсан хүн байна уу ч гэдэг юм. Ингээд маш их олон тийм тэргүүн туршлагуудаа ингэж хуваалцдаг. Их гоё тийм амьд талбар болоод байна л да. Тэгээд эндээс нэгдүгээрт суралцах харах боломж байна. Хоёрдугаарт нэг юм бодлогын нэг асуудал байгаа байхгүй. Иргэдээс одоо иргэд бол хашаага яаж төлөвлөх үү? Тэр ашиглагдаагүй талбайнуудаа яаж ашиглах уу? Яавал гоё өөрийнхөө амьдралын орчныг өөрчилж болох вэ гэдгийг бодож болж байна. Нөгөөх нь болохоор одоо бодлогын хэмжээнд хэрэгжүүлэх боломжтой хоёр зүйлийг би хэлмээр санагдаж байна. Нэгдүгээр нь болохоор эрчим хүч. Өөрөөр хэлбэл эрчим хүчний хангамж байгаа тохиолдолд тухайн одоо хашаанд бол маш их олон асуудал дэд үтсийг бол шийдэх боломжтой байна. Хоёр дахь нь бол баталгаатай одоо цэвэр усны хангамж. Тэгэхээр энэ хоёрыг л шийдэхин тулд тухайн сум бол бодлогын хэмжээнд анхаарахад заавал одоо орон сууц бариад дараа нь одоо амьдралыг сайжруулах зорилгоор орон сууцаас урьдчилаад оруулах гэхээс илүүтэйгээр нэгэнт одоо шийдсэн байгаа тэр хашаандаа илүү яаж
одоо сайжруулалтуудын ажлыг одоо том хөдөлгөөн өрнүүлж зохион байгуулахын нэг, хоёрдугаар тэрүүнд нь яаж засгийн бодлогоор одоо тухайн сумын бодлогоор яаж нөлөөлж болох юм бэ гэдэг энэ хоёр концепцийг л уялдууснаар бол манай Хашаандаа сайхан амьдралын хинтээ төслийн одоо гол зангилаа нь явж байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол зөвхөн нэг зохицуулагч, ерөнхий зохицуулагч гэдэг одоо үүдээ Болор Эрдэнэ гэдэг хүнээс хамаарал ингээл одоо алхамаар хэрэгжих биш. Санаачлагч нь Болор Эрдэнэ байлаа гэж бодоход үүнийг хинтээ даяараа хамтрах одоо том одоо аймгийн хэмжээний том хөдөлгөөн өрнүүлэх байдлаар тэр одоо юуг асааж ийн гэсэн үг байхгүй юу? Нэг шүдэнзийг асааж ийн гэсэн үг тийм. Тэр шүдэнз бол цаашаа олон сумдуудад ингэж одоо хөгжлийн гал болж одоо асах ийм л хөдөлгөөн гэсэн үг. Энэ Хашаандаа сайхан амьдралын хинтээ төсөл хизээнээс хийсэн одоо яг танаа одоо энэ төсөл чинь нэгдээд яг одоо өөрийнхөө хашааг сайхан болгохын тулд итгэж зүтгэх гаргаж байгаа хичнээн одоо айл өгөх бай. Тэгэхээр Хашаандаа сайхан амьдралын хинтээ төслийн хувьд бол 3 сараас эхэлсэн байгаа. Тэгээд одоо сум болгон дээр манай одоо зохицуулагчд эдгээр одоо ингээд томилогдоод зарим нь ингээд зохион байгуулалтанд ороод тухайн одоо группийн маань админ болоод өөрсдийн тэргуун туршлагаа ингээд хуваалцаад эхэлчихсэн байж байгаа. Бид нар болохоор төслийн одоо салбар зохицуулагчдыгаа сонгож авахдаа тухайн сумын хамгийн үлгэр жишээ, хамгийн тийм сайхнаар амьдарч байгаа Хашаандаа үлгэр жишээ амьдарч байгаа тэдгээр айлуудад бол өрхүүдэд саналаа тавьж байгаа байхгүй. Ингэснээрээ бол тухайн өрх маань одоо төслийн одоо үндсэн том мэдээллүүдийг авах, сургагч багшаар бэлтгэгдэх мөн өөрөө яг бодит амьдралаараа Хашаандаа сайхан амьдарч байгаа тийм одоо үлгэр жишээ болох ийм үүргүүдийг хүлээж байгаа. Ингээд одоо Хинтээ аймгийн Мөрөн суман дээр байгаа одоо Доржбах гэхэд Хашаандаа хамгийн гоё амьдарч байгаа. Төмс ногоогоо тарьж ин тэ тэр төмс ногоогоо өрхийн хэрэгцээг хангахын зэрэгцээгээр сум болон аймгийн төвийн хэрэгцээнд тодорхой хэмжээнд нийлүүлдэг ч юм уу тэ. Энэ айл өөрөө үлгэр жишээ байгаад төслийн хэмжээнд бол нөгөө айлыг одоо сургаж хөгжүүлээд тэгээд дараа нь тэр одоо сумын нийт одоо өрхүүдэд сурчлагын идэвхжүүлэлтийн ажил, нөлөөллийн ажиллаар дамжуулаад бол тэр соёлыг түгээн дэлгэрүүлэх ийм зорилготой явж байгаа гэсэн. Тэгэхээр бол нэлээд сумдууд дээр мөн аль хэзээ бүтц бий болоод ажиллаад эхэлсэн байна гэж ойлголоо. За ойлголоо. Тэгэхээр таны хоёр дахь нэг ажиллагаа асуудалжуулгаар баялаг бүтээч малчин хөтөлбөр гэж байна. Тэгэхээр малчид маань яавал одоо баялаг бүтээч боломжтой юм бэ? Одоогийнхоор бол ингээл яг дор бүрнээ нэг довоо борлуулаад нэг хоёр идчихгүй хоосон очихгүй малаа дагаад яваад байгаа. Тэгэхээр энэ их одоо нөөц болцог яаж одоо илүү үр ашигтай болох боломж байгаа юм. Тэгэхээр мэдээж малчдын хувьд бол бид нар одоо ялангуяа дийлэнх хүмүүс бол юу гэдгийг те махны одоо гол нийлүүлэлтийг хийдэг хүмүүс тэгээ махан дээр үнэтэй болгодог те тэгээ одоо малчид бол ерөөсөө баяжид дуусч байгаа хүмүүс гэсэн тийм нэг энийг бол би өрөөсгөл ойлголт гэж хэлнэ. Яг үндэ малчны хөдөлмөр бол маш хүнд 24 цаг те одоо үрийн одоо шаргал гээгэнээр үжийн харвай бүрийг хүртлэл хөдөлмөрлж байгаа байхгүй юу? Шүнчс хөдөлмөрлж шүнч гэсэн хөдөлмөрлж байгаа. Одоо ялангуяа ингээд төлийн үе те төлийн үед бол одоо байнга л одоо хотоо ирэхээс өөр арга байхгүй шүү дээ. Тэгээд одоо хаврын хавсрах салхи энэ цаг агаар маш хурдан өөрчлөгддөг. Нэг л өдөр салхи гараад цас ороод одоо шуураад мал уруутгах ч гэдэг ийм л эрсдэлтэй унд ингэж хөдөлмөрлж байгаа. Тэгээд нийгмийн үйлчилгээ, соёлын үйлчилгээ, боловсролын үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ энэ олон үйлчилгээнүүд бол хол байдаг. Одоо тэдгээр үйлчилгээнүүдийг авах давтамж нь бол бас хол байдаг гэсэн. Тэгэхээр бид нар энэ Монголын нүүдэлчин уламжлалт энэ өв соёлыг тээж байгаа малчтайгаа чин сэтгэлээсээ ойлгох, тэдний ахуй амьдралын хэм маягийг нь бол таньж мэдчихэж тэдэн чиглэсэн бодлого өөрөө явах ёстой. Зөвхөн одоо юу гэдэг малчдын ноолуур 20,000 те одоо энэ бол айгүй тийм гомой зүйл болж байгаа байхгүй юу. Засгийн газартаа бол бид нар итгэл бол байхгүй болж байгаа нэг жишээ л те ноолуур 100,000 олноо. Та нар одоо тушаага байжээ хүлээжээ гэдэг байдлаар ингэж бүхэл бүтэн Монгол Улсын засгийн газрын гишүүн хүн ингэж мэдгдснээр өнөөдөр улс орон даяар зөвхөн Хинтээ аймагт ч биш ингэж хүлээлтийн байдалд орсон. Гэтэл зах зээл дээрх үнийн одоо нэг ноолуурын эрэлт бол ингэж буураад л байна. Мэдээж бол зах зээлийн хуулийн дагуу унж ийн. Тэнгүүд яг одоо яаж юм гэхээр зах зээлийн үнээр тохирчих тэрүүн дээр ч 20,000 төгрөг төлнө гэж. Тэгэхэд өнөөдөр ноолуурын үн бол 30-аас 40,000-тай байж байгаа байхгүй. Тэгэхээр чи одоо юу гэдэг те нэг 50-аас 60,000-ын хооронд л одоо 80,000-аар зах зээл дээр гарсан ноолуур засгийн газрын одоо гомой судалгаагүй энэ одоо шийдвэр одоо үг ярианаас болж одоо те үн бол ингэж унстараа малчтын нөгөө нэг жилдээ ганц удаа бэлэн мөнгөний орлого нэмэгддэг энэ боломжийг ингэж л одоо унгаж яана л да. Тэгэхээр бид нар бол аюул харьцагтай хандах хэрэгтэй. Малчтыг бид нар яг жинхэнээс ойлгох ёстой. Тэд нар хажуудаа яг машинтай, портертай, моциклтай амар их төрөнгөтэй юм шиг байгаа боловч ихэвчлэн дандаа
одоо зээлэр байдаг. Хоёрдугаарт бол зах зээлээр одоо хуучирсан машинууд л хөдөөрөө ингээл гараа явж байгаа байхгүй. Улаанбаатар дээр хуучирсан машин Сум аймаг руу явж гин. Сум аймаг дээрээс хуучирсан машин орон нутг руу яваад тэндээ дуусч байгаа байхгүй. Тэгэхээр гадаад байдлаас нь бид нар хараад малчид бол өстэй амар баяжсан тий даварсан ийм хүмүүс гэдэг энэ нийгмийн ойлголтыг бол бид нар яах хэрэгтэй. Ерөөсөө ингэж өөрчлөх ёстой. Тэгэхээр баялаг бүтээгч малчин гэхээр мэдээж бол үндэсний баялаг Монголын үндэсний баялаг яг юу юм бэ гэдгийг бид нар бас харах хэрэгтэй байна л да. Яг уул уурхай бид нар уул уурхайгаас хамааралтай эдийн засгтай ч гэдэг юм ингээл ярьдаг. Гэхдээ бидний уламжлалт бөгөөд стратегийн гол баялаг бол мал аж ахуй. Мал аж ахуй тэр баялагийг бий болгож байгаа хүмүүс бол малчид. Тэгэхээр малчтаа бид нэр баялаг яаж бүтээгчд болох юм бэ гэдэг дээр одоо энэ манай төслийн хөтөлбөр одоо манай үндсэн одоо хөтөлбөр маань бол чиглэж байна л гэсэн үг. Тэгэхээр яг яаж баялаг бүтээнэ гэсэн үг. Одоо яг сүүгээ зарах юм уу, нахаа зарах юм уу, эрчимцэн болгох юм уу, бичээрийнх байх зөв юм уу, эрчимчийн зөв юм уу яг яах хэрэгтэй хайгуудын шийдэл бол. За тэгэхээр ийм байгаа. За нэг 170 гаруй мянган одоо малчид байна тийм ээ. За эндээс бид нар бол малчтаа бол тодорхой мэдлэг ойлголтууд өгөх хэрэгтэй болж байгаа. Яг малчдын маань өнөөдрийн уламжлалт тийм хандлага байна л да. Буянт мал сүргэмийн малаа өөрийн төрсөн үр хүүхэд мэд одоо хайрлаж өсгөж гэдэг юм уу те. Ийм нэг уламжлалт одоо миний халзаатай ч гэдэг юм уу те одоо малаа их хайрладаг тийм хүмүүс байна. Гэхдээ мал бол өөрсдийнх нь бас эдийн засгийн амьдралынх нь бас чухал одоо тийм хэрэгсэл баялаг байна. Тэгэхээр энэ арга ухааныг бол уялдуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл малыг илүү үн цэнтэй нэмэн өртөг шингээсэн байдлаар зах зээл дээр одоо байршуулах нь чухал байгаад байгаа. Энүүний тулд малчтаа бол эдийн засгийн мэдлэг ойлголтыг бас өгөх хэрэгтэй байгаад байгаа. Өөрөөр хэлбэл малын үн одоо мал махны үн хизээ зах зээл дээр өндөр үнэтэй болдгийг яг тэр үед нь бид нар хэр хэмжээний мал махыг зах зээл дээр одоо гаргах боломжтой. Хизээд нь бид нар малаа бордож таргалуулад ямар одоо үйлдвэр ухсаагаар сайжруулад одоо тэр сүргийн зохистой бүтэц бэлчээрийн тэр даацд тулгуурсан байдлаар малынхаа нэгж малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх ёстой гэдэг энэ ойлголтуудыг бид нар өгөх хэрэгтэй байна л да. Нэг хоёр дахь нь бол одоо манай одоо төслийн бас нэг одоо юу байгаа. Нэг санаа бол ерөөсө кластерын системийг бид нар бол яг санал болгож байгаа. Өнөөдөр малчин болгон өрхийн үйлдвэрлэгч болчиход байгаа. Малчин болгон завгүй хөдөлмөрлөж байгаа. Малчин болгон малаа сааж байгаа. Малчин болгон малаа нядалж байгаа. Малчин болгон махаа портер дээр ачаад одоо төвийн одоо зах зээл рүү нийлүүлж байгаа. Тэгэхээр энэ болгон чинь маш үр ашиггүй тийм олон хөдөлгөөнийг дагуулж байгаа байхгүй. Малчдын өнөөдрийн одоо ам бүлийн одоо тийм хөдөлмөрийн нөөц бол бас их хязгаарлагдсан болж байгаа. Хүүхэд нь ингээд сургуульд орохоор эхнэр нь ч юм уу те дагаал одоо сувын төв рүү ордог те. Энэ нөхцөл байдлаас болоод нөгөө яг мал дээр байгаа хүмүүс яг малаа бодит баялаг болгоод зах зээл дээр гаргах тэр боломж нь өөр хязгаарлагдсан. Зайлшгүй санхүүгийн хэрэгцээгээ дагаад тодорхой одоо хугацаанд юу гэдэг те малынхаа түүхий за тэр цагаан эдэгээ ч юм уу те бэлтгээд ингээд тодорхой хугацаанд ингээд нийлүүлж байгаа. Тэгэхээр энийг яаж шийдэж болох вэ гэдэг дээр бол малчд тэр өрхийг зохион байгуулалтанд оруулах нь их чухал байдаг. Саадаг хэсэг нь тусдаа хүлээж бүтээгтүүнүүдийг ингээд цуглуулan авдаг нэг хэсэг хүмүүс байж идэг. Тэдгэрийг ингээд сумын төвшөнд жижиг үйлдвэрлэлээр боловсруулдаг. Тодорхой нутгийн брэнд болгоод үйлдвэрлэдэг. Түүнийг том зах зээл рүү нийлүүлдэг. Тээвэрлэлт нь бас тустай хүн. Тэгэхгүй энэ бүхнийг малчин өөрөө хийн гэхээр нөгөө нэг хөлн гүцэх байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг одоо өнөөдөр манай одоо хинтэд бас яг л тулгарч байгаа асуудал байхгүй. Одоо ингээл Баян утаг сумж гэдэг юм уу те. Маш их хэмжээний тийм сүү цагаан эдээ бэлтгэх нөөц байна. Одоо манай ялангуяа хинтийн хойд сумдууд бол үхэр нэлээд сайтай. Гэтэл одоо маш их хэмжээний сүү байдаг. Гэтэл одоо үнийгээс хааж дийлэхгүй байдлаас болоод одоо тугалтай нэгэ бэлчээдэг ч гэдэг юм уу те. Эсвэл яг тугалыг ялгаж байж гал ороо ингээд тавьж өгдөг ч юм уу те. Иймэрхүү байдлаараа бид ингээд нөөцөө дутаашглаад байгаа. Яагаад энэ нөөцийг дутаашглаж ийнэ гэвэл ерөөсөө зохион байгуулалтын асуудал байна л гэж харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр малчин өрхийг мэдлэгжүүлээд зохион байгуулалтанд оруулаад кластерын зохион байгуулалт оруулж чадах юм бол энэ бол маш том боломж малчдын өрхийн орлогыг ч гэсэн нэмэгдүүлэх боломжтой. Тэгээ яг энэний загварыг бид нар Хинтээ аймгийн Дэлгэрхан сум Баян улаан одоо Хэрлэн Баян улаан гэдэг тосгон хууч одоо Отрын бүс нутагт бид нар My Farm гэдэг тийм төслийг бичээд олон улсын бас төсөлтөө ингээд хамтрах зорилгоор одоо ингээд бас явж байгаа. Бүх ингээд зохион байгуулалт болон төлөвлөлтүүд нь ингээд хийгдээд My Farm гэсэн пэйж хуудас маань ингээд бас нээгдээд бас одоо төслөө танилцуулаад бас явж байгаа нэг загвар төслөх юм уу? Бас явж байна л да. Тэгэхээр энэ төсөл чинь одоо хизэнээс яг одоо бүрэн ажил хэрэг болох боломжтой байна зохион байгуулалт орой гэхээр малчны хувьд яаж дийлэх ёстой вэ? Тэгэхээр бол юу байгаа? Энүүн дээр бол юуны
Яг зүгээр ер нь бол юм байна. Мэдээж бол малчтын оролцоо хамгийн чухал. Ягаад гэхээр энэ бүх одоо үйл явцын бодит үр дүн нь бол малчтад хамгийн түрүүнд очино. За дараагаар нь бол тэр системд оролцож байгаа одоо тээвэрлэгч, дундын худалдаа эрхлэгч, зах зээлд нийлүүлэгч энэ бүхэн үр шимээр бол давхар хүртээд явна. Зүгээр дэлхийн зах зээл дээр ч гэсэн бүтээгдэхүүнээ гаргах боломжтой, шинэ зах зээл хүртэл нээгээд явах боломжтой гэдгийг бид нэр харуулахыг бас зорж байгаа л да. Тухайлбал юу вэ? Одоо зүгээр яг нэг жишээ санаанд орлоо. 2013 онд Америкт 2015 онд бол Таиландд явж исэн. Тэгэхэд тэр улсуудын нэг топ бизнес нь мал эмнэлгийн бизнес байсан. Мал эмнэлгийн дэлгүүрт ингээд орохоор нохой мууран зориулсан хоол хүнс. За дээр нь ингээд нэг амтны тоглоом, нохойны тоглоом гэдэг тоо игээд нэрлэлсэн. Юм вакуумжуулсан юм жижиг самтай. Энэ ч одоо юу юм бэ гэсэн чинь $3 үнэтэй. Юу вэ гэдэг ингээд харсан чинь бид нар нэг үхрийн нэг шир ингээд туухлаад стүүжин хийдэг штэ тий. Тэгэхэд нөгөө туурайг ингээд хохолж авдаг. Гэтэл тэр туурайг ингээд пакетлаад ингээд савлцсан. Тэгээд байгалийн гаралтай органик шүд цэвэрлэгч одоо кали фосфороор баялаг энтер гэсэн тийм тайлбартаагаар зарагдаж байгаа. Гэтэл манай нөхцөлд бол бүгд хаягдж байгаа байхгүй энэ баялаг зүгээр л өгч байгаа. Тэгэхээр энэ бүхнийг бол хийх боломжтой. Одоогоор бол яг сумын одоо яг мянгалт малчин болон тухайн одоо сумын одоо хамгийн нөлөөтэй малчдын дээр тулгуурлаж одоо энэ төсөл маань бол хэрэгжээд явна гэдгийг хэлээ. За баярлалаа үзэгчдээ. Лайв төлөвлөс бэлтгэн хүргэдэг халуун сэдв ярилцлагын нэвтрүүлгийн өнөөдрийн дугаард Эрдэнэ төлөөлөгчтэй хооронд төлөөлөгч Болор Эрдэнэ оролцлоо. Бидэнтэй хамт үзэгч та бүхэндээ баярлалаа. За баярлалаа бодоо танай хамт олондоо амжилт хүсье. За. Арабын нэгдсэн улсын Эмират улс. Дамга орны